эрэгтэй хүнийг ойлгох нэ. Ийм имжлэг орж ирсэн надаа. Энэ имжлийг сая надад хэн явууллаа? Черидес чи чинь эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? Энэ юу болоод энэ имжлэг явуулав? Хадгалах вэ гэдэг юм шүү. Эрэгтэй юм шүү Чери. Чери эрэгтэй санагдах юм. Наа ч нь бол үзэх шээ ч юу? Эрэгтэй өнөө эмэгтэй өнөө. За, okay. Is this good? Энэ бүгд хэм энэс эхэлнэ. Тоглохтой хэлгүй лээ. 12 үе тоглолт энэ гэж ярьж байна. За. Тухай. Олон эрэгтэй хүмүүс. За, okay. What is this? Is this rage bait shit? Энэ яг Instagram, TikTok-ийн reel болох shit үү те? Яг л тийм баг л та. I feel it man. Okay. Эрэгтэй хүнийг ойлгох нь дуу яа гинэ. Бид нэр эрэгтэй хүнтэй өөрөө өөрийгөө алдахгүйгээр харьцаж сурах вэ? Хэрхэн эмгтээлэг энергитэй хадгалах вэ гэдэг тухай. Олон окей. Энэ надад ямар хэрэгтэй бишлэгээ. Надад яг надад ямар хэрэгтэй болоод энэ бишлэгийг явуулж байгаа. Би эрэгтэй хүнтэй харьцах гайгүй штэ. За яг хуу мен яг хуу эсэргээр нь те за яг хуу надтай хүмүүс ингэж харьцал за наа чи гоё муухай гэдэг тэгж бодож болох юм. Эрэгтэй хүмүүс намайг чамд ингээ те энэ шодлаа шаагаад байна уугүй юу нэдүүлээ те эрэгтэй хүнийхэн талаас нь хэлж өгөх хэрэгтэй байна. Чи өстө токсик одоо чи энэ хайр дурлалын эрэгтэй хүнийг одоо те энэ харилцааг тоглоом гэж бодоод байгаа мó гэж хэлдэг. Амьдрал өөрөө тоглоом. Ялангуяа за вэж би ибэрч гоё хэсэг алдчих шээ. За тэгээс нэ олон эрэгтэй хүмүүс намайг чи өстө токсик одоо чи энэ хайр дурлалын эрэгтэй хүнийг одоо те энэ харилцааг тоглоом гэж бодоод байгаа мó гэж хэлдэг. Амьдрал өөрөө тоглоом. Ялангуяа эрэгтэй хүнтэй харилцан эсрэг хүсэнтэйгээ харилцана гэдэг үл яг л тоглоом шиг. Хэрвээ чи тоглоомын дүрмийг мэдгүйгээр тоглох юм бол чи тоглоомд хожигдно. Тийм учраас би яг хэрхэн зөв дүрмээр те энэ хүү тоглоомд тоглох вэ? Хэрхэн ялагдахгүйгээр те өөрөө өөрийгөө ингэж алдахгүйгээр ингэж явах вэ гэдэг энэ те энэ тоглоомын дүрмийг би заах гэж энэ сууж байгаа. Чи яг за окей. Вэж бас нэг талаараа бодвол бас те зөв штэ зөв. Харин тоглоомны дүрмийг зөв заах нь үгүй юу л идэр таамаатай. Тэгэхээр шил эхлэлийн санаа бол окей. Ойлголоо. Амьдрал тоглоом. Вэж зүйл амьдралыг өрнөл дандаа тоглоомж жишиж боддог. Мань угаас амьдралыг ойлгодгүй. Тэгээ тоглоомоо ойлгодог болохоор тэгээд тоглоомч нэг амьдралыг харж ийсэн юм байдаг болохоор тэгээд тоглоомоор амьдралаа ойлгочтой. Нэг 25-аар явуулнаггүй. Энэ 1.25-аар үзэх юм бол энэ эмхтэйг байна гүйцэхгүй. Зөв газраа бүр зөв цагтаа яг тийм зөв цаг хорон мөчтэй зөв хүнээ үзэж сууж байна. Эмэгтэй хүн болгон бид нэр хайрлагдсан, хүндлэгдсэн, үнэлэгдсэн мэдрэмжтэй амьдрахыг хүсдэг. Гэхдээ ихэнх эмэгтэй хүмүүсийн алддаг зүйл нь энэ бүхнийг бид нэр гаднаасаа бид нэр ингэж илэрхийлж одоо шаарддаг, гомдолдог. Чи намайг хайрлахгүй байна. Чи надад цаг гаргасангүй те. Чи надад хайртай байхаа болцсон юм. Яагаад надад тэгвэл хайртай гэж хэлэхгүй байгаа юм гэж бид нар ингэж хэлэх тусмаа бид нар яг ирчүүдийг өөрсдөөсөө бид нар үргээж идэг. Тэгвэл яаж энэ бүхнийг те яг хэлэхгүйгээр яаж өөртөө татах юм бэ гэдэг аргыг бид нар өнөөдөр суралцах гэж байна. Бид нар манипуляцид орно гэсэн үг те. Окей. Чиний зорилго ч гэсэн яг л энэ баг. Сүүлийн үед яг ингээ ажиглаж байхад одоо ялангуяа Монголд яг энэ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн одоо тоо ингээ өссөн одоо ер нь бол Монголд биш үү эмэгтэйчүүдэд байна энэ masculine energy эрэгтэйлэг энерги давмгаалсан байдаг. Уг нь энэ хоёр зүйл чинь ингээд тэнцвэртэй оршиж ингээ бүх зүйл ингээд бүх харилцаа бүх зүйл ингээд зүв байдаг хэвгүй юу. Гэхдээ аль нэгэн давмгаалаад ирэх юм бол энэ зүйлийг бүх зүйлийн яг тэнцвэр алдагдаж эхэлж байдаг. Би ирчүүдээс юу ч гоохгүй би өстэй бүх юм ингээ аваа явуучих хэмжээний би үл өстэй яасан ч яаж чадах эмэгтэй хүн би үлээстэй тэ би даасан independent woman гэл айгүй сүртэй имерхүү ойлголтууд байдаг штэ. Яг нэгэн бодлын энэ бол зөв. Гэхдээ эн чинь нэг талаараа эрэгтэйлэг энерги чинь давмгаалцсан байгааг энэ шинж аахгүй. Магадгүй чи бас ингэж явдаг л өстэй. Эрэгтэй хүн болгон адилхан тэ өстэй. Бүгд навш адилхан тэ. Бүгдээрээ ийм өстэй надад ир хүн хэрэггүй. Би насаараа ганц явна гэсэн одоо бодолтой охтууд эмэгтэйчүүд бас залуу эмэгтэйчүүд зөндөө байдаг. Энд ямар амар ярь тийм эмэгтэй вэ? Мань ингээд дундуур нь ингээд тэ дундуур нь ингээд амьсгаа авахт мань ингээд амьсгаа авах үед юм хэлчихэнгүүд ерөөсө боломжолдохгүй. Гэтэ ямар ч саяхан хэлж байгаа юм бол тий ер нь л эрэгтэй нэг нэгтэж байгаагийн шинж мөмстэй. Тэ эрэгтэй өнөр дутхгүй гэдэг шинж бол угаасаа эрэгтэй болчихж байгаагийн шинж үстэй. Тэгэл яг хангалттай хэмжээний шарах мэдэрсний дараа бүр ингээ эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдчихсан тий. Энэ бүхэн яг юутай холбоотой байдаг вэ гэхээр бид нар яг энэ эрэгтэйлэг, эмэгтэйлэг энерги гэдэг зүйлээ яг ингээд тэнцвэртэй удирдах авч чаваагүй үүднээс яг үүссэн асуудлууд байгаа байхгүй юу? Энэ эрэгтэй хүнийг татна гэдэг чинь ерөөсөө
ийм хандлага гаргах биш, харин эсэргээрээ бид нар яг ингэж энэ тоглоомны дүрмийг ойлгоод яг зөв системтэй, стратегитэй одоо ингэж харилцах тухай бид одоо зааж өгөх гээд байна. За манд ингээд за манд таард орчуулж гээ заа. Маса геймеруудаа. Ерөнхийдөө нэг ийм мандинууд байдаг штэ. За би л ганцаараа соло carry шаахгүй бол би хожихгүй юм байна. Тэгэл стресстэй тоглоод хожигдоод уурлаад байдаг штэ. Тэгүүлэхгүй гэдэг чинь ингээд тийм байхгүй те хэрхэн бага өдөрдөж айжээл хийн тоглолтыг те зөв амархан хожих вэ. My type shit таахгүй юу? Тэ одоо манийх нь одоо эмхтэй хөлбөр байгаа юм байна. За. Тэнгүүд чи бодож магадгүй ямар амар төвхтэй, ямар амар сүртэй юм ярд юм бэ гэж. Угаасаа чи энэ сэдвэгтээ ингэж сериусны ингэж чухлаар хүлээж авахгүй бол те чамд тохиолж байгаа бүхэн ч гэсэндээ те замбраагүй ямар ч эмх цэгцгүүл байна л гэсэн үг байхгүй юу. Эрэгтэй хүн эмхтэй хүн хоёр гэдэг чинь бүр шал ондоо. Бидний энэ тархины те ажиллах систем, энэ хүлээн авах энэ бүх зүйл нь шал ондоогоор. Эрэгтэй хүн эмхтэй хүн хоёр ондоо юм уу чад? Юу асууад? What am I asking? Гарлаа шүгэ зайл та баста ингээд тэнэгтэй шагаад түрүүнээс ингээд гай болоод ах юм. Өөрсдөө юу гэж бодд юм бэ та нар? За миний асуулт нариул да. Эрэгтэй хүн эмхтэй хүн адилхан юм уу ондоо юм уу? Би бол юу гэдэг ондоогоос илүү адилхан чанар нь их гэж боддог. Ялгаагүй л хүн. Өөртөө үгүй яг ингээд эрсдэс ондоо юм уу эсвэл 50% эрэгтэй эмэгтэй хүн бол ялгаагүй зөв хоёлаа хүн учраас тэгээ суурн буюу одоо нэг 70-80% нь адилхан 10% дээрээ л өөрчлөгдөн гэсэн юм байгаа юу? Чарт 40 50 би бол нэг 70-30 лах гэж бодож байна. Ингээд хоёр талаас ингээ 70% ногтлцсон. Тэгээ яг 30% нэмэгтэй чанар 30% эрэгтэй чанар. Тэгээ яг дунд нь байгаа 70% нь зүгээр хүн гэдэг чанар. Өөрөөр ажиллаж байдаг. Бид нар эрэгтэй хүмүүсийг яг ингээд хайда яг эмэгтэй найз шиг бид нар харж байдаг. Эмэгтэй хүний хувьд бол бид нар яг ярилцчихж те ингэж яг бид нар чинь юм сэтгэлийн иймэрхүү яг сэтгэлийн үгээр харилцаж ингэж холбогдож ингэж яг ойлголцдог бол эрэгтэй хүний хувьд бол яг үйлдэлээр ойлгодог. Яг эрэгтэй хүн бол үйлдэл төвтэй байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүмүүс бид нар 1000 юм яриад эрэгтэй хүн тэрийг ойлгодоггүй. Одоо жишээлх юм бол бид нар чи яагаад надад ингэж цэцэг бэлгэлэхгүй байгаа юм бэ? Чи яагаад над руу төрүүлж бичээгүй юм бэ? Чи намайг яагаад болзоонд өрөхгүй байгаа юм бэ? Гэж одоо гомдлох үед эрэгтэй хүн энийг яг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр би хангалтгүй байгаа юм байна. Би энэ хүнд ерөөсө сэтгэл хангалуун тэр байдлыг хангаж чадахгүй байгаа юм байна. Энэ хүн аз жаргалгүй байгаад байгаа юм. Энэ хүн надаас юм нэхэд байгаа юм байна. Надаас юм хүлээлт үүсгээд байна. Надаас юм шаардаад байна гэж эрэгтэй хүн дандаа яг өөр дээрээ тусгаж авч дандаа сүргөөр ингэж яг хүлээж авч яадаг. За чат санал хэлж гэнэ үү эрэгтэйчүүдээ. Ерөнхий санал нийлэх тал руугаа байна. 100% биш гэхдээ нэг 90%тэй. Харин бидний хувьд бол бид нэр зүгээр л яг энэ хайрлагдах, хангагдах одоо энэ мэдрэмжээ авахын тулд бид нэр ингэж айгүй зөөр ингэж хэлж байгаа шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн энийг хүлээж авахдаа маш эсэргээр нь хүлээж авч яадаг. Энэ эмэгтэй яг надаас яг юу хүсэж байгаа юм бэ? гэж яг тархин яг ойлгож хүлээж авч яадаг. Би ч тэгэхээр яг юу хүсэж байгаа юм бэ? Би өөрийг бодоод байгаа байхгүй яа. Яг ингэ энэ эмэгтэй ингэ ярингуутай эрэгтэй хүн яг тэгж бодохгүй яг энэ эмэгтэй яг биста бидний эмэгтэй хүн ойлгодог бичлэг байна уу? Та нар яг эмэгтэйчүүд ингэж биднийг ойлгодог гэж боддгоо юм уу те? Яг энийг ойлгохгүйгээсээ болоод яг эмэгтэй хүмүүс бид нар яг маш их алдчихдаг тий? Яг юу ойлгохгүй байгаа бэ? Шүүх. Яг одоо нэгэнт ихэлсэн байгаа гайхалтай харилцаага эрсдэлд оруулж идэг. Яг тэр татхыг хүссэн хүнээ бид нар те яг харин ч эсрэгээрээ бид нар өөрсдөөсөө түлхэж идэг. Ийм мэдрэмж яг авч эхэлсэн. Яг үндэ ингэ те эрэгтэй хүмүүс нь одоо бид нар ойлгохгүй гэхдээ эмэгтэйчүүд нь яг үнэн байсан юм байна гэдэг тэрийг ойлгоод дүгнэлтэнд хүрээдэх ч юм те та нар. Эрэгтэй хүн чамайг аз жаргал биш нэг тийм дарамт гэсэн нүдэрийг харж эхэлж идэг. Чамайг болон яг өөрсдөө харилцааг те. Тэгвэл яаж энэ бүхнийхтэй зөөр ингэж яаж энэ эрэгтэй хүний бодлыг мэдж яаж юм зөөр харилцах юм бэ? Гүнд эрх чөлөөг нэг.
Яагад гэвэл эрэгтэй хүмүүс үгээр биш үйлдэлээр ойлгодог. Магадгүй чамд Fuck би нэмэгтэйг яриад байгаа ойлгодог. Тэгсэн мөртлөө чатанд байгаа октод нь ойлгоош ягаад тэгээд эрэгтэй яг боддоор ингээд батлааш байгаа байна. өмнө нь ямар нэгэн байдлаар иймэрхүү асуултууд бол толгой дотор ч орж ирж ирсэн баг. Энэ хүн яагаад миний төлөө хичээл зүтгэл гаргахгүй байна? Би энэ хүний төлөө ингэж хичээгээд тахад энэ хүн ойлгох нь гэж байдлаар иймэрхүү асуулт үйлдэлээр ойлгодог. Магадгүй чамд өмнө нь ямар нэгэн байдлаар иймэрхүү асуултууд бол толгой дотор ч орж ирж ирсэн баг. Бэж магадгүй чиний дотор гэсэн энэ нэмэгтэй өөрийгөө эмэгтэй үнтэй яриад байгаа гэж бодож нөө эрэгтэй үнтэй яриад байгаа гэж бодож нөө яг миний толгой дотор юм уу эсвэл эмэгтэй хүний толгой дотор юм уу? Энэ хүн яагаад миний төлөө хичээл зүтгэл гаргахгүй байна? Би энэ хүний төлөө ингэж хичээгээд тахад энэ хүн ойлгох нь байтугай те үгүйсгээд. Тэ? Харин ч бүр надаас улам холдоод ах юм. Би хайрлагдмаар байна, хангалтмаар байна. За энийг эртгэлчихгүй. За эмэгтэй хүний дал тарилга дотор юм биш voice. Гэтэ энийгээ би хилээд те энэ хүн 1000 хэлсэн ч гэсэн энэ хүн ойлгохгүй байна. Ийм асуултуудтай чи тулгарч ирсэн бол яагаад гэвэл эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр би шал өөр гэж хэлсэн шүү дээ. Энэ тархины ажиллах системийг ойлгох те энэ хүлээн авах систем нь тис эсэргээр эмэгтэйчүүд бид нар яг ингээд те яг нэг эмэгтэй найзуудаараа сууж байхдаа ингээд нэг дундаа тэ нэг шил вино тавьсан тэнгуүтэй бол хідэн цагаар л бид нар хідэн цагаар хоорондоо Шага ойлгох байна. Би ихтэй болохоор л ойлгохгүй бод үнэнсэн шүү дээ. Би эмэгтэй шиг сайд байхгүй. Хэдүүлээ тэг 75 дээр үзэхөө. эмэгтэйчүүд бид нар Хэний үзэн чинь наа өнөө чи ярьсаа сонсчод стримаас идэгсэн чи инээд өрөө сонсож Харин үзлээ. яг ингээд те яг нэг эмэгтэй найзуудаараа сууж байхдаа ингээд нэг дундаа те нэг шил вино тавьсан тэнгуүтэй бол хідэн цагаар л бид нар хідэн цагаар хоорондоо ярилцаад те хомо базаад ингээд бид нар ингэж сэтгэлээ уудалж ингэж яг ойлголцдог бол эрэгтэй хүмүүс харин ч эсэргээр тэд нар яг яадаг вүлээ яхав тэгэл сууж идэг тэгэл их чимээгүй хөл бөмбөө үзэл байж идэг те яг өөр ахгүй харин чи эсэргээрээ яг энэ эрэгтэй хүнийг яг өөрийнхөө ингээд нэг тийм эмэгтэй найз шиг хүлээж аваад тэднэртэй ингэж те тэднэрт ингэж сэтгэлээ нээж одоо гомдлолж одоо тийм юу мэдэрч байгаа бүхнээ хэлэх мөчөд эрэгтэй хүн залхаж эхэлж идэг. Эрэгтэй хүнд одоо чи яагаад тэ намайг ингэж болцоо нөрихгүй байгаа юм бэ? Одоо чи яагаад хичээл зүтгэл гарахгүй чи бүр намайг сонсохгүй намайг ойлгохыг ч хүсэхгүй байна гэж одоо иймэрхүү зүйлийг яг бид нар эрэгтэй хүнд хэлэх мөчөд эрэгтэй хүн ерөөсөө яг л те өөрөө өөр тусгаж авч идэг. Энэ хүн надаас тий Өөр дээрээ тусаж авч юу гэсэн яг what the fuck би өөр дээрээ тусаж авахгүй бол тэгвэл яах гэж надад хэлсэн тийм биз дээ. Би одоо яг өөр хэн дээр тусаж авах юм бэ та? Стрим үзэж байгаа ирээдүйд тусаж авах уу? Яг юу гэсэн үг тэгээд одоо юу шаардаад байгаа юм бэ? Яг ингэж л хүлээж авдаг. Энэ хүүхэн яг надаас яг юу хүсэж байгаа юм бэ? Ерөөсө автоматар яг ийм бодол яг толгоонд нь яг орж ирж идэг эрэгтэйчүүдийн толгойд. No shit орохгүй гэж яах юм. Тэгэд ерөөсө тэд нар би л яг буруу зүйл хийдэг, би л яг буруу бүхнийг хийгээд байгаа хүн нь би л юм байна. Yes. Тэнгүүд энэ нь явандаа энэ хүн намайг хянах гэж оролдоод байна. Энэ хүн миний яг эрх чөлөөг хязгаарлаад байна. Яг тэгж боддог. Тэнгүүд яг эрэгтэй хүндтэй хамгийн яг эрч хүч яг өгдөг зүйл нь яг эрэгтэй хүнд бол эрх чөлөө шүү дээ. Эмэгтэй хүний бидний хувьд бол ингээд сэтгэлээ уудалж ярих одоо юу гэдэг. За жоохон муугаар хэлгээд ингээд хов ярих одоо тий ингэж ярилцах байдаг л эрэгтэй хүний хувьд эсэргээрээ яг энэ эрх чөлөө байдаг. Найзуудтайгаа гарч орох тий. Хэрвээ одоо тэр залуу үнэхээр ингээд найзуудтайгаа гарч ороод тэр паб мап орох гээд тэгээд ахын бол чи түнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Яагаад вэ гэвэл тэр хүн яг өөрөө амьдралаа л амьдарч байгаа. Харин чи тэр хүнийг ингээ хориглоод чи надад ерөөсө цаг зав гаргасангүй тэр найзуудыгаа тэр хоббигаа ажиллаа ингээ надаас төрөнд тавьж гинэ. Би чиний хувьд үн цэнгүй хүн болчихсон юм уу гэж ингэж үглэж янших маань яг юуг харуулж байна вэ гэхэлэр чи
ерөөсө тэр хүн бол яг өөрөө зүйлийг хоббиг хөөгөөд ингээ амьдралаа хөөгөөд явж байгаа хүн нь. Харин чи бол яасан бэ гэхлээр өөрийгөө мартсан хүн нь чи байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл чиний хамаг анхаарал яг тэр хүн дээр явж байгаа байхгүй юу? Actually agree. Тэр хүн ерөөсө хамаг бүх зүйл нь яг тэр хүн чамд яг цагаа зарцуулах үгүйгээс ерөөсө хамааралтай болцсон. Тэр хүн чамд цагаа зарцуулахгүй л чи хямарж идэг, гомдж идэг, тий гунигилж идэг. Үгүй girl, үгүй. Юу вэ гэхээр чи өөрийн гэсэн хийдэг зүйлтэй болох хэрэгтэй байхгүй юу? Yes. Тэр хүнд хамаг анхаарлаа өгөөд байна гэдэг чинь тэр хүний юу хийж чад хамаг бүхнээ өгөөд байна гэдэг чинь чи бүр хамаг энерги, attention бүх зүйлийг тэр хүний гарт өгчихсэн байгаа байхгүй юу? Тий, ямар ч хоббигүй, ямар ч найз уу, ямар ч хийх сонирхолгүй, ямар ч мөрөөдгүй, ямар ч зориггүй байвал сая юмнуудыг ярина штэ. Чи бүх те энэ бүр тэр юу гэдэг хүчээ тэр хүний гарт те зүгээр л яг тэр хүнээс бүх зүйл ингээ хамааралтай болцсон байгаа. Өнөөдрөөс эхлээд түүнд ерөөсөө өөрийнхөө тэг хүлээлттэй Өөста ихэд огтлцоо шалаа энэ хоёр талаас ингээ оюуны чахдаг хүсэлтийг үгээр битгий илэрхийл. Намайг хайрлаач гэж битгий гуй. Түүнээс битгий цэцэг аваад өг гэж те гуй. Чи тэр хүнд өөрөө үн цэнийг тайлбарлах шаардлагагүй. Явах ёстой хүн бол явна. Үлдэх ёстой хүн бол үлдэн чиний төлөө тэмцэнэ. Энд нэг гол зүйлийг ойлгох ёстой юм нь юу вэ гэхээр ингээд чи тайлбар тавих хэрэггүй, өөрийнхөө үн цэнийг тайлбарлах шаардлагагүй, чимээгүй бай гэдэг нь ерөөсө тэр хүн чамайг яаж доромжилж исэн хүснээрээ чам дээгүүр гიშгэлж чамайг өвтгөх ёстой. Өвтгөх хэрэгтэй гэсэн үг ерөөсө биш. Энэ зүгээр л яг чи үг дуурахгүй байсан ч гэсэн чи өөрийнхөө хүчийг илэрхийлж чадна. Чи чимээгүй байсан ч гэсэндээ чи өөрийгөө ойлгуулж чадна. Чи өөрийнхөө зүгээр л яг энергийн төвшинг Гэтэ байж байгаа энэ ч тэгээ буцаад нөгөө яг бишний эхлэлд ярьсныхаа эсрэг юм ярьж байгаа юм биш үү? Бишний эхлэлд болонгоо те ингээд эртөө хүн хэрэггүй би өөрөө байхад бүх юм болно гэсэн эртөө шинжин ихсэн эмгтээчүүд байж болохгүй гэж ярьжсэн аа. Ерөөдөө буцаад тэрнэлдэггүй очиж байгаа юм биш үү? Яг өөртөө яг тийм скул арай өөр юм уу? Яг байж та жоохон ингээд тийм жоохон ингэж хийж жоохон бодоод байна шүү. За жоохон манай дайку жоохон үргүй шин. Гэтэ жоохон буцаад нийлэх огтлцох байхаа. члэх хэрэгтэй л би ойлгуулах гэдэг юм. Бидний гол зорилго бол ерөөсөө өөрөөсөө эмгтээлэг энергийг сэргээх, өөрөөсөө хүчийг мэдрэх тий. Гэтэ яг амар тийм абстракт шахадах юм. Ингээд нэг амар том гарчиг шааснаа тэр гарчигаа тодорхойлолт байхгүй үйлдэл яриад би яг үгүй эмгтэй энерги гэж яг ямар новшоо яриад байгаа юм бэ? Яг яавал эмгтэй энергитэй бистэ болох юм те? Яавал эрэгтэй энергитэй бистэ болох юм те? Тийм байхгүй зүгээр л чи эн чин буруу, эн чин зөв гингүүд яг аль нь үгүй яг эмгтэй энергийг би ойлгохгүй байна л да. Сорон зэмт эмгтэй болох, хүссэн бүхнээ өөртөө татдаг, хүссэн залуугаа те өмнөөс өхрүүлж чаддаг. Тийм хүчрхэг, тийм те эмгтэйчүүд болох. Эрэгтэй хүмүүс юу вэ гэхээр ерөөсөө яг ингэж яг тэмцэж бүр ингэж цус хөлсөө ингэж тий гойжуулж яг олж авсан тэр зүйлийг яг үнцэнтэй гэж хардаг. Яг амархан аргаар яг олдсон зүйлийг хизээж тэд нэр яг нэг тийм үнцэнтэй гэж хардаггүй. Тэр зүйлийг яг алдсан ч гэсэндээ үнцнийг олж хардаггүй. Тийм учраас бид нар анханасаа хэл хязгаартай байгаад Бачаараа гэхдээ яг эмхтэй хүн дээр тэр хамаатай юу? Үгүй харилцаан дээр яг уу ингээд те надаа илүү үнэтэй олцсон юм надаа илүү үнэтэй санагдана. Тэрнээ би санал хийчин. Гэхдээ хүн дээр тийм байна гэж юу? Тэ намайг ингээд араасаа гүйлгээл зовоогоод байх тусам би тэр хүн надаа илүү үнэтэй санагдана гэж юу? Би бол тэгж бодохгүй байна. За эргэжтэйчүүдээс асууж байгаа шүү. Тэ Чанлийн нэр нь Дууя гэдэг юм хтэйсэн. тэр хүнд би үн цэнтэй шүү гэдэг те энэ мессежээ анханаас нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Энэ видеог үзээд байж хахад чи бас яг бодогдчихж магадгүй. Би одоо те энэ өгүүлбэрүүдийг ямар нэгэн байдлаар би өмнө нь бас хэлжил байсан юм байна да гэж те яг дотроо яг бодчихж магадгүй. Зүгээр. Одоо өнгөрсөн бол хамаа байхгүй. Одоо бид нар яг энэ курсээр бүхнийг одоо те янзын сайхан засаа зөв голдролтод нь оруулаад явна. Санаа зовлтгүй. Бид нар одоо өнгөрсөн бол ерөөсөө хамаа байхгүй шүү дээ. Бид нар өнгөрснөөс суралцсан, өнгөрсний алдаа бол одоо надад амар тэрнийг л сонсогдож байна. Юу гэсэн үг? Чи өөрөө ингээд хайртай байгаа. Нөгөө хүн чамд ингээд хайртай байгаа. Эсвэл дуртай байгаа. За дуртай байгаа заа. Та хоёулаа ингээд би лүгээд тэмүүлж хагаад
нийлхийн оронд яагаад араасаа гүйлэх гэж ингэж цаг хугацаа алдаж ингэж тэ би сэтгэл хамаг цаг хугацаагаараа ч өгөх гэдэг. Хайртай л бол нийлэлтэй биз та. Яагаад ингэ тэ би үнцэнтэй байх хэрэгтэй ч гэж тэнийг юм яриаш байгаа биз та. Энд чинь чи зүгээр л хайртай бол хүн нэгэнтэй чи цуг баймаар байгаа цуг баймаар л байгаа штэ. Тэгэхээр шул чи нэг тийм амар биз та базарагдах чаа бараа штэ. Тэнэгтэй шагаад биз та. Тэгээ араас нь гүйл мөн. Би үнцэнтэй болохоор энэ залуу шантарчлаа. Энэ залуу бол миний үнцэнд хүрэхээргүй хөдөлмөр үзүүлэлтэй. Уул нь би сайн хайртай л байсан. Тийм ярих гэдэг юм. Өнөөдрийн сургамж болол үлдсэн. Хамгийн гол нь бид нар маргааш цаашдаа яаж зөв хоёр хүн бид хайртай бол хайртай цуг баймаар байгаа цуг байна. Цуг байхад хэцүү байгаа бол тэрийгэ даван туулна. Тэгээд тэрийгэ даван туулж чадахгүй л арчаагүй тэр хогно штэ ёста. Тэгэхээр тэр чинь үнцэндээ биш биендээ юу гэдэг цуг байх гэсэн хичээл зүтгэлдээ л байгаа болохоос нэг тийм үнцэн гэдэг тийм шошгондоо биш штэ. Сонголтуудыг хийх вэ? Яаж эрэгтэй хүнтэй зөв харьцах вэ? Яаж өөрийгөө алдахгүйгээр тэ эрэгтэй хүнийг өөрийн болгох вэ гэдэг талаар суралцаад явнаа. Тийм учраас санаа зовлтгүй. Өнгөрсөнд чи юу ч хэлж исэн бэ? Ямар ч хүнтэй учирж исэн бэ? Одоо чи энэ курсыг авсан. Тийм учраас чи хангалттай үнцэнээ аваад. Am I paying money? What the fuck? Oh my god, glamour. Яаж ч юм. Glamour. Би ч залуустай хэрхэн чаддаг бай. Гарын авлага. $30-оос $16 болон хөндөрлөө. Чи pick me биш харин price байх хэвээр. Хоол. Түүний өөрийн чинь сонголт мэд харьцахыг бүү зөвшөөр. Түүнийг алдахаас айдаг эмхтэй бол чи үнэхээр ядарсан уу? Үннээ л. Ghost их болгон цөхөрж байна уу? Түүний хариугүй уцаа ширтээ суухтаа өөрийгөө домжлуулсаар байна уу? Хэдэн удаа чи цэцэлгүй ирээр өөрийн үнцэнээ тогтоолгож. Ой чи ямар ч үнцэнтэй ямар ч лаг мундаг эмхтэй байсан би чад хайргуулаад би чаваа ghostlна тэр гिचимэн. Би чаваа тоохгүй. Чиний үнцэн надад ямар ч хамаа байхгүй. Чи надад хайртай л бол үнцэнтэйгүй. Би чанд хайртай л бол чи надад үнцэнтэй болохоос чиний тэр үнцэн гэдэг шошготой те хэдэн сая доллар хэдэн тэрбум хэдэн алт хэдэн цаг хугацаа хэдэн километр хэдэн жилийн үнцэнтэй байна. Надад ямар ч хамаа байхгүй. I don't give a fuck. Чиний ямар ч гламур бич вэ нөө хоол хийшд. Ямар новшоо үзэж вэ?